Сайн байцгаана уу? Өглөөний мэнд. Ер нь л өглөө одоо 9 цаг болж байна. За тэгээ одоо 9 цаг болоод би туяа амжилгаанд гарах гэж байгаа байхгүй юу? Өглөө болгон 10 цагаас имчилгээтэй байдаг. Тэгээ гэрээсээ 9-гээд гардаг. Тэгээд өнөөдрийн ер нь миний ингээд нэг өдөр яаж өнгөрч байгааг ингээд та бүхэндээ хуваалцъя. Тамара. Hi. Say hi. За тэгээд би нөгөө өглөө ер нь л өдрөө болгон кофе уудаг байхгүй юу? Тэгэнгүүт нөгөө кофений мөнгөө химнээд гэртээ байхдаа бол дандаа нөгөө гэртээ кофе уугээд уучдаг гэсэн. Тэгэнгүүт чинь гадуур гараад өглөө ингээ гараад явхаар кофе уугаад шууд ингээд гарахаар би ингээ кофе уунгаа алхах бас дуртайхгүй гадуур явахдаа. Тэгэнгүүт заавал гаднаас кофе авч уугаа жоох ингээд мөнгө хүрээд исэн байхгүй юу? Тэгэнгүүт нь надад тэгсэн чинь үлзий ийм саруултай халуун хүйдний барьдаг аяга билгээсэн. Тэгэнгүүт би гэртээ айс американо хийгээд гараа авчиж байгаа юм. Манай имлэг рүү явдаг зам ингээ айгу уурт гоё зам байдаг хгүй юу, нөгөө метроны буудлаас буугаад баг 15 минут алхах юм. Тэгээд тэрийгээр кофе уугаад алхахаар амар гоё шүү. Ингээд ангам дотроо мөсөж байгаа байхгүй юу? Тэгээд ингээд кофенийхаа энэ рүү хийгээд хоёр каногийн кофенуудыг хэрэглэдэг байхгүй юу? Одоо энийг хэрэглэе. Айс. Тэгээд нэлээд жоохон хатуу одоо юу ихтэй гэж хэлдэг юм бол та ер нь жоохон гашуун талтай уух дуртай байхгүй юу? Тэгээд энэ рүү ингээд кофегаа хийгээд айс. Нэг хартаа одоо энийг ингээд барай авчдаг за. Энэ төвчийг жилийн өмнө авч ирсэн аахгүй юу? Жил гаруугийн өмнө тэгээд гисэн чинь ингээ алзан болсноос хойш ерөөсөө зүүчдэхгүй айгу балан харагдаад би амар шалсанаа харагдаад ерөөсөө зүүчдэхгүй бүр ингээ амар удцсан. Одоо зүүсэн чинь айгу гоё л юм л та гэтэл стил жоохон сонин харагдаад ойр цолонгост бүр аимшигтай халуун байгаа ёо. Гэтэ одоо өнөөдөр гэтэ гоё маргааш бороор гэсэн болохоор өнөөдөр жоохон сэрүүхэн баг шүү. Би өмнөх бичлэгэн дээр хэлж илүү энэ одоо энэ хүмүүс очрлоо зогсож байгаа газраас яг манай имлэг рүү явдаг өнгөө автобус явдаг байхгүй юу? Яг энэ метроны буудал имлэг хоёрын хооронд л явдаг. Автобусаар явахаар штэ. Амар удаан заяа. Яг уг нь ингээд автобусаар явах юм бол машинаар ингээд хурдан очиж гэж бодож байгаа штэ. No. Түгжрээд байдаг байхгүй амар тэнэг. Энийхэн хооронд тэгээд амар тойруу замаар явна. Түгжирнэ. Тэгснээс зүгээр 15 минутанд газ. Би дээр нөгөө нэг хөл өвдөд алхахгүйгээр автобусан сууж утсан хгүй юу? Тэгсэн чинь бараг 20 хэдэн минут явсан. Түгжрэл зогсоод. Өнөөдөр ихтэй айгүй гоё өдөр. Би өчигдөр гатаа гарсан ч юм бүр ёо амар халуун. Одоо дараа 7 хоногоос эхлээд дандаа нэмэх 30 байлаа шүү дээ. Яаж аж төрнө. Манай хот ягаад ийм зөндөө гоё ногоон байгууламжтай байж болтгүй юм бол тоо. Хотыг амар гоё өнгөлөг тэмэг цэмцгэр харагдуулж байгаад тэнгүүд хөрхөдөө хоттой очихоор манай хот нэг л их саарл бүр ингээ угаачмаар санагдаад та нар тэгдэггүй ингээ гоё хотоо яг дээрээс нь хувинтай ус ингээ асгачмаар санагддаг. Кофеогоо алхах дуртай хэсэг маань нэ. Амар гоё зэнтлаарныхоо дугууны замлалтаа гэтээд энэ өглөө энийгээр нэг дугуй явдгүй мөө. Тэгээ би та нарт туяа имчилгээний талаар жоохон танилцуулъя. Би 5 сарын 20-оос эхлээд ажлын өдөр болгон бүх өдөр хийлгэж байгаа. Тэгээд өглөө болгон очиж хийлгээд гэтээ яг өглөө гэхээс илүү өөртөө цагаас онгоод хийлгэж юм байлээ. Би нэг айгүй мундаг эртэж хүн болоод 10 цагаас гэд хэлсэн чинь жоохон хэцүү л байгаа л да. Төрүүлж гарч байгаа сүч. Ях. Одоо цаг байна штэ. Одоо цаг 47 болж байна. Би 50-гээд 3 минут ярьчихэд басан заяа. Туяа амжилгээ маань болохоор миний эхний 5 өдөр болохоор яг
шарахтаа яг нэг жижигхэн нөгөө нэг хавдар байсан жижигхэн хэсгийг шарсан гэж хэлсэн. Одоо юм байд шарсан гэсэн үг байхгүй. Одоо болохоор тэрнээс хойш бүр бүтэн хөхийг маань тэр чигтэн ингэж шарж байгаа. Тэр нь юм гэрлэр юу байд юм бэлээ. Шард юм бэлээ. Гэтэ би нөгөө хүмүүс амар түлэгдэг гэдэг жахад би нилээ хорсож морсох гэж утсан байхгүй юу? Тэр хүчтэй тэгсэн чи юурөөсөө тийм байхгүй юу ч мэддэхгүй. Тэгээд одоогоор миний ингээд хөхний өнгө мөнгө нэг амар өөрчлөгдсөн юм бол байхгүй л байгаа. Одоо дахиад надад нэг 7-8 эмчилгээ үлдсэн байгаа байхгүй юу? Тэр үед яад юм бол мэдэхгүй байна. Гэтэ бас манай эмч надад тос өгсөн. Өдөрт 2 удаа түрхээрээгээ тэр нь болохоор нилээн чигшүүлэг тос байхгүй юу? Тэгээ тэр одоо түлэгдээд байгаа арсны өнгө ингээд өөрчлөгдөд байгаа хэсгүүд нь ингээд түрхэн. Тэгэх юм бол ингээд чигшээд гайгүй байх юм шиг байгаа түлэгдэлт нь. За гэхдээ түрхэхдээ бас учиртай түрхнэ. Одоо ингээд туяа одоо ингээд байт яг гэрлэр шарж байгаа штэ. Тэгэнгүүт ингээд баахан зураас ийцэн байгаа заяа. Яг тэр зураасны дагуу л одоо шард юм шиг байгаа. Тэрийг сайн ойлгохгүй байгаа. Тэгэнгүүт тэр зураасыг ерөөсөө арилгаж болохгүй гэж тэгсэн болохоор тэр зураасан дээр ингээд төхөж болохгүй би. Тийм болохоор яг зураас байхгүй одоо ингээд нэг хүснэгчиг юм байгаа штэ. Тэнгүүт яг тэр хүснэгчиг одоо энэ хоосон хэсгүүд дээр ингээд тосоод хүрч байгаа заяа. За тэгэнгүүтээ өөр чинь юу байгаа лээ. Тэгээд ер нь бол имчилгээ нь бүр нэг 5 минутын л ажил болдог. Амар хурдан дээр нь гарч хэвтэйл яг нэг байрлалаараа яг нэг ийм байрлалаар хэвтдэг. Ингээд одоо энэний суугыг өргөөд тэгээ ингээд хэвтдэг хгүй дэше хараад. Тэгээд нэг 5 минут л болно. Ер нь бол айгу амархан өвдөх юм юу ч байхгүй. Тэгээд энэний сөрөг нөлөө гэж юм байхгүй. Биеинд өөрчлөгдөх үзүүл одоо мэдрэгдэх юм байхгүй. Зүгээр яг жоохон арьс түлэгдэнэ л гэсэн. Гэтэ ер нь бол одоогоор гайгүй л байна. Нэгд өдөр болгон буяа эмчилгээнийхээ эмчдэр ордог. Тэгээд эмч маань намайг одоо энэ хүзүүний энэ хэсгийг бас барьж үзээд идэм. Энэ хэсгийг барьж үзээд, игэмний хэсгийг ингэж барьж үзээд, бүхийг маань бүгдийг ингэж барьж үзээд, за асуудал байхгүй наа. Зүгээр энэ сайхан байна. Надад дахиад хэдэн эмчилгээ үлдлээ гэдэг байхгүй. Тэгэнгүүтээ хүмүүс нөгөө юу яаж ойлгоод юм шиг байгаа ингээд шаруулна гэхээр нэг юм жижигхэн гэрэл одоо энэ дээр ингээд тавьчаад ч юм уу те шарна гэж бод юм уу. Би бол бүр ингээд яг нөгөө CT томограф энэ төр MRI энэ төр ороход нэг том аппарат руу ордог штэ. Би бас нэг тиймэрхүү аппаратанд доор хөвтөөд тэр аппарат нь өөрөө ингээд намайг ингээд тойрж эргэж тэгэж шардаг байхгүй юу. Амар сүртэй. Цаашдаа миний хавдар дахихгүй байх талаас нь одоо ингээд төгжиж өгж байгаа эмчилгээ л гэж ойлгож байна. Тэгээд төлбөрүүлэнгүүтээ энэ дээр одоо бүртгүүлдэг байхгүй юу. Тэгээд намайг ирчлээ гэж бүртгээд авч байгаа. Системд нь бүртгүүлдэг байхгүй. Би өнөөдрийнхөө эмчилгээнд ирсэн шүү гэх тэнгууд шууд миний юм хүмийг бэлдээд эмч нар нь бэлдээд эхлэх гэсэн. Одоо ингээд эмчилгээнд орно. Би сая эмчилгээнд орж гараад ирлээ. Цаг 10:15 болж байгаа байхгүй юу? Амар хурдан заяа. Би 10-гээ дэмжлэг рүү орсон байхгүй юу? Тэгэнгүүт ингээ 15 минутын дотор би хувц хунараас солиод бүх юм аагээд амжуулаад ингээ гараад ирж байгаа байхгүй юу? Тэгээ одоо хараад амар үлсэж байна. Би өглөө ганцхан талах хийсэн. Ер нь бол өглөө болгон ганцхан талахад идэж байгаа л да. Тэгээд хэрвээ ингээ хүчлээд идчих юм бол шууд дотор мухаараад бөөлж өд эхэлдэг. За би идэггүй л гэсэн болвол идэхгүй. Тэгээд гэртээ ороод ирлээ. Тэгээд түрүүн яг явж байсан чинь камерны цэнийг дуусаад унтарчлаа. Гэртээ орж ирээд одоо гэрээ цэвэрлжээд хоол хийж идэх гээд байж байна. Амар үлсэж байна. Одоо 12 цаг болж байна. Тэгээд ямар хоол хийж идэх вэ гэхээр юу ч гэсэн будааг шаачлаа. Дахианы махтай ингээд ногоомогоо хураад тэгээ будаатайгаа хойлоод идчихдэм лөө. Ер нь бол миний ингээд хамгийн дуртай хоол юм бол будаатаа ургаад байхгүй юу? Би угаасаа миний амьдралдаа хамгийн анх удаа хийж үзсэн хоол бол будаатаа уурга. Би өглөөч будаатаа уурга идэх дуртай, өдөрч идэх дуртай, оройч будаатаа уурга идэх дуртай. Би маргааш будаатаа уурга идэх гэхгүй юу? Өчигдөр орой бит хоёр будаатай. Гэтэ яг ингээд будаатаа хуургаа бол яг ингээд бас хойлоод идэхгүй заяа.
ингээд тусад нь тавьж идэн дахианы махтай идэн, нөхрийн махтай идэн, жоохон соостай идэн ингээд амар олон төрлөөр гол нь будаа байх хэрэгтэй. Би танарт одоо сонгон тэгээд сарамсны гол дахианы мах луун чинжүүгээр гоё будаатай ураг хийж харуулъя. Хэрэглэж байгаа зүйлд анхаарах хэрэгтэй бас нэг чухал зүйл хэм болвол нь штэ тос заяа. Хор тавдрын талаар ярьж байгаа ютуберүүд эсвэл одоо инженер ч юм уу ер нь тиймэрхүү хүмүүс тэгээд дээрээс нь зөв хоолтын талаар ном момон дээр заяа дандаа 9-ийн тосыг ашиглахаа болоо. Одоо 9-ийн тосыг ч юу гэлээ? Ургамлын тосыг ашиглахаа болоо гэдэг жаахгүй бид нарын одоо хэрэгэлдэг. Тэгмэд ядаж оливын тос эсвэл авокадоны тос сайн заяа. Одоо нэг хүмүүсээс будааны тос гэж ашиглаад байгаа юм шиг үлээ. Жимс ногоол байнга хэрэглээл гурил морилах хасаад үнэхээр ингэж чадахгүй маа гэхэд ядаж хамгийн гол нь хамгийн наадал нь тосоос олох хэрэгтэй юм билээ. Тэгээд би ер нь бол 10 сараас хойш одоо өвчнөөс хойш гэх юм уу да. Манай эмч бас хэлсэн санагдаад тах юм. Тийм хоол зүгч хэллүүдээ ямар ч байсан оливын тос эсвэл авокадоны тос сайн шүү гэд. Тэгсэн болохоор ядаж та нарт тосоо солих хэрэгтэй шүү гэж хэлье. Хамгийн наад. Миний үс систем ундаг ургацсан байгаас одоо хэвээр амар инэттэй би ингээд одоо жоохон ингэ унтахтаа жоохон ингэж мингээд унтчих юм бол ингээд хөвмий орчдөг амар хөөрхөн. Манай мораа ингээд өдөржин хөвтөж жаад орой босоод ажиллаа идэх те. Манай нууха. Хүний гой бичлэгэн дээр орж ирсэн нуух муухаа биш. Таны хамаахыг хийжтэй. Камер ингэж тоо. Гой өөр яах вэ? Их бахи. Энд бодоод өөр бэлэн боллоо. Унтаар идчихэж байна. За одоо сая тоглосон чинь ингээд яг 1-2 хоол болж байна. Амар гоё ирж байгаа зү. Начиваа. Тэгэл та сүүтэй наадхантайгаа өөр юу хийж болох уу? Гоё юм уу? Энэ дотор strawberry, blueberry, raspberry өөр ямар berry гэдэг лээ. Амар зүг юм бол амтгаж чинь зүг. Зүг бол амтгаж чинь. Одоо 9:30 болж байна. Бид хоёр ер нь жоо хайлуулах эрт унтахыг хичээдэг. Ер нь нэг 11 гээл унтчихыг хичээдэг байхгүй юу? Тэгээд одоо нүр амаа цэвэрлж мэвэрлээд тэгчээд би нэг жоохон бичлэг жоохон идэлж агаад тэгээд унтан да. Тэгээд дээрээ юу яасан саяхан нөгөө оливиан хямдраад тэгээд би нэг жоохон юм авсаахгүй юу? Нүрний. Тэгээд та нарт дээрээ харуулъя гэж бодлоо. Энэ болохоор үлзээс нүрэндээ нөгөө чигшүүлэгч төртөхгүй. Тэгэнгүүт энэ болохоор нэг all in one заяа. Бүгдээр ингээд юунд дагуулсан, тосон дагуулсан тонор монор юу гэдэг дээ шүү дээ. Эрэгтэй хүмүүс ер нь all in one гэд хэрэглээд байдаг шүү дээ. Үлзээг болохоор энэ бас энэ бараг 50 билүү 60% хямдарсан байсан баха. Энэ Toriden гэдэг шүү дээ. Эдний юуг нь авсан баха. Серум тэгээд чигшүүлэгч тос. Сика крем. Чигшүүлэгч тос. Би нөгөө 100 болж байгаа болохоор тэгээд дээрэс нь би ер нь айгу тослогдуу хэрстэй байхгүй юу? Тийм болохоор юм усан суурьтай юм төрхөх айгу сайн байдیں۔ Айгу таарад байдаг байхгүй юу? Тэггүй юм тосон хитрхээ тослог юм төрхөхээр ингээл тосн бүр ингээл бурцааж гарч ирэл амар хэцүү байдаг болохоор аль болох усан суурьтай юм хэрэглэх туфтай. Тэгээ оливиа ингээд бүгдийг туршиж үзэж байгаад энэ хоёрыг арай гоё санагдаад тэгээ авсан байхгүй юу? Ийм уруулын бодог байсан. Code гэд. Энэ болохоор ийм өнгөтэй. Би иймэрхүү бэж яган инкер харагч байна уу? Иймэрхүү өнгөнд айгуу дуртай байхгүй юу? Одоо өөрөөс төрөж үзээгүй л юм л та. Тэгээ дараа нь болохоор маскнууд авсан. Маскнууд бас айгуу хямдарсан бахаар нь ингээд медихилийн маскнууд. Би медихилийн маск төрөх дуртай байхгүй юу? Тэгээд энэ бас ингээ амар гоё маск. Дээр нэг удаа хэрэгжилж ирсэн. Тэгээд энэ гэтээ бас жоохон үнэтэй байсан. 3000 ч үлээ дээ. Тэгээд нэгийг л авсан. Тэнгүүтээ бас Toriden маск. Тэгээд дараагийн авсан юм болохоор pad.
Тэгээ дээрээс нь намайг нөгөө нэг юу гэсэн байсан аахгүй юу? Саяхан нөгөө эмнэлэгт очиж байсан шүү дээ. Арсны эмнэлэгт гоо сайханд очиж арсандаа арчилгаа авсан шүү дээ. Үйлчилгээ. Тэнгүүд тэрнийхээ үр дүнг хуваалцаарай гэдээ бас тэгцээсэн. Ер нь бол тэрний дараа шууд амар мэдгэдэггүйц миний нүрний ингээд улаалтанд багассан заяа. Одоо би ингээ нүрээ бодог байгаа штэ. Тэгээд хэд одоо нөгөө амар улаалт нь бол багассан. Тэгээд бэржгэр батгнууд гараад ингээ нөгөө жижигэн батг гараад захгүй юу. Тэгээд тэр нь бас ингээ арилсан. Тэгээд бусдаар бол мэдээж одоо энэ мөхчөлт энэ батганы сорим морь болов шууд арилчихгүй штэ. Ганцуудаагаар. Тэгээд тэгсэн байгаа. За тэгээд одоо би нүрээ хугаачаад тэгээд шүдээ сугаачаад тэгээд би бичлэгээ анзлаад тэгээд унтлаа. Бүгдээрээ сайхан амдаарай. Гой зүүдлээрээ. Дараагийнхаа бичлэгээр уулзъя. Bye.